За үзэгч та бүгдийнхээ энэ өдрийн ямар амгалан айлтгая. За бид нар өцөгдөр бодмрын зэргийн одоо нэгэн одоо хэсэг болох мөрийн 3 эрхэм гэдэг энэ одоо номыг бол тайлбарласан байгаа. За өнөөдөр түүнийг амд үргэлжлүүлэн одоо та бүгд хүргье. За өцөгдрийн бидний одоо хэсэг маань бол магадгарахын сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй одоо учир шалтгаан гэдэг ийм одоо хэсэгтэр явж байсан. Тэгэхээр магадгарахын сэтгэлийг яагаад төрүүлэх хэрэгтэй юм бэ гэдэг зэрэг бол орчлонд бол жинхэнэ одоо амар амгалан байхгүй юм аа. Тийм учраас энэ одоо орчлонгоос гарч иж бид нар жинхэнэ одоо аз жаргал сайн сайхныг одоо мэдрэнөхөөс биш энэ орчлонд байсан цагт бол бидэнд одоо амар амгалан байхгүй гэж ингэж одоо гарсан. За тэгвэл энэ одоо орчлонгоос яавал энэ орчлонгоос гарах юм бэ гэхдээ зэрэг эхлээд энэ орчлонд бид нар юугаар одоо хүлэгдээд байна вэ гэдгээ одоо мэдэх хэрэгтэй. Юугаар бид нар энд одоо увигдчихад ямар одоо шалтгаанаар энэ одоо орчлон дотор бид нар байгаад байна вэ гэдэг тэр шалтгааныг мэдчихвэж тэгээд түүнээс одоо гарах хэрэгтэй юм. Тэгвэл орчлонд биднийг одоо хүлж байгаа тэр одоо шалтгаан юу гэхтэй зэрэг бол шунал юм а гэж энэ номон дээр гарсан байна. Сэрдла гамба яажаан дүүжин ном гэж. Тэгэхээр сансарт шуналаар амтан бүгд бүхнээс хүлэгддэг тул шуналаар одоо хүлэгддэг юм. За тэр бол одоо гарсаагүй юм тийм ээ. Яагаад гэхтэй зэрэг бол зарим одоо бурхны номонд бол мачиг паграг гэж байдаг. Мачиг паграг гэдэг маань бол эс шунах, эс тачаах нь бол хутгтын язгуур юм а гэж. Тэгэхээр бид нар одоо орчлонгоос гитлэх тийм одоо язгуурууд бидэнд бол байгаа. Тэр нь юу юм бэ гэхтэй зэрэг бол ямарваа нэг юмд одоо бид нар шунахгүй байж бас болдог. Тэ шунал байдаг ч гэсэн заримдаа бас шунахгүй байж болдог тийм. Тэр шунахгүй байгаа нь бол биднийг орчлонгоос гитлэх тэр одоо боломж юм гэж ингэж үздэг. За тиймээс орчлонд бид нар шунлаар хүлэгддэг ч гэсэн бас тэр нь шунахгүй байж болдог юм байна. Тэгэхээр энэ одоо орчлонд бид нар бол яагаад одоо хүлэгдээд байгаа юм бэ гэхтэй зэрэг бол тухайн юмд одоо шунаал бид нар хүлэгддэг. Түүнээс ч орчлонгоос одоо юунд нь шунддаг юм бэ гэхтэй зэрэг бол орчлонгийн амгалтанд шунддаг юм байна. Амар амгалан аз жаргал одоо байна. Энэ бол жинхэнэ одоо сайхан аз жаргал юм а гэж ингэж одоо бодоо. Тэр нь шунсан тэр шундаар бол бид нар бол одоо орчлонд хүлэгддэг юм а. Та түүнээс биш орчлонгийн одоо зовлонгоос нь болоод орчлонд хүлэгддэг юм бол ерөөсөй байдгүй. Тийм ээ. Хүн битгээд адгуу самтан ч гэсэн орчлонгийн зовлонгоос ангижрах юмсан, энэ зовлонгоос халах юмсан. Одоо зуны халуунд бол халууцаад ирэх юм бол сүүдэрт очиод халуунаас одоо ангижраад сүүдрийг одоо бараадах юмсан ч гэдэг юм уу. Цангуул одоо тэр цангасан зовлонгоо арилгахын тулд усан ухаар одоо давхитагч байдаг юм уу. За гих мэтийн одоо тийм одоо орчлонгийн зовлонгоос одоо салъя гэсэн тийм одоо хүсэл бол хүн битгээд адгуусанд ч байдаг гэж. Тэгтээ зэрэг бол одоо зовлонгоос нь бол бид бүгд тэр зовлон хүсдэггүй учраас зовлонгоос болж хүлэгддэг юм аа. Гэтэл яагаад одоо зовлонд ороод байдаг юм бэ гэхтэй зэрэг орчлонгийн жаргалыг хүсээд бид нар орчлонгийн зовлонд оршдгоо гэж. За энийг бол зарим одоо лам нар дэнгийн өрөөхөйтэй зөөрсөн байдаг тийм ээ. Дэнгийн өрөөхөө одоо дэнгийн гэрлийг ингэж тойрч явсаар байгаад тэгээд гинтхэн одоо тэр гэрэлд ороод дэнгийн гал руу ороод ингэ шатаад өгчдөг. Тийм ээ. Тэр бол одоо галд одоо орё гэж бодоод ингэ тойроод байгаа биш. Зөвхөн тэр галын одоо гэрэл хэдийгээр одоо тэр дэнгийн гэрэл бол халуун боловч дэнгийн одоо гал бол халуун боловч нэг тийм гэрэл нь одоо гоё харагдаад. Тэр гоё гэрлэнд нь ингээд тачааж явж байгаад тэгээд гинтхэн тэр гал руу ороод халуунд нь түлэгдээд одоо ингээд хүчтэй. Тэрнтэй адилхан орчлонгийн одоо амар амгалан гэдэг бол нэг талаас аз жаргал сайн сайхан юм шиг боловч нөгөө талдаа бол эргээд бидний зовлонд унгадаг тийм зүйл юм аа. Нэг өсөндөө одоо дэнгийн одоо галтай адилхан гэж. Тэгээд дэнгийн гал бол харахад одоо гоё юм гэрэлтэй. Тэгээд хэлбэр төрсөн ч гэсэн их гоё юм шиг боловч тэрэнд бол эргээд тэр одоо хорхой шавжийг түлхэх тийм одоо аюул байдаг. Тэрнтэй адилхан орчлонгийн амгалан гэдэг бол харахад одоо өнгөц одоо харахад аз жаргал сайн сайхан юм шиг боловч амгалан юм шиг боловч түүнийг эдлэнгүүт тэрний төлөө одоо шунаа тачаагаад ингээ явахтай зэрэг үр дүнд нэг орчлонгийнхоо зовлон гараас нь гаргаад ирдэг. Тэр өвтгээл дараа төрөлтөө одоо хүнээс доош адгуусан тэрнээс доош бэр тамч байдаг юм уу тийм одоо муу улам одоо доош зовлонд одоо учруулдаг тийм зүйл байдаг. Энэ насандаа ч гэсэн бид зарим хүмүүс их одоо зовж байдаг тийм ээ. Зовсон улсууд бол юуны төлөө яагаад зовсон юм бэ гэхэд тэр ихэнхдээ аз жаргал сайн сайхныг хүсч явж байгаа. Тэгээд зовдөг тийм ээ. Хэрэг хийсэн одоо хүмүүс ч гэсэн шоронд орё гэж хэрэг хийсэн хүн байдгүй. Зовъё гэж одоо хийсэн хүн байдгүй. Жаргая гэж бодоод хийдэг. Гэтэл бол түүнийх нь үр дүнд нараас нь зовлон гараад ирдэг. Ийм зүйлүүд бол маш их одоо байдаг юм аа. За бид нар бол аз жаргал сайн сайхныг хүсээд зөндөө юм хийсэн тийм ээ. Хүүхдүүд хүртэл одоо тэр компьютер тоглоомоор бол одоо харахад яг л одоо дэнгийн
одоо гэрэлд болоод ирвэхээ одоо торгоцож байгаа юм шиг. Ингээд харахад их гоё одоо тоглоход гоё юм шиг. Тэрэнд нь одоо шохорхоод ингээд тоглоод байтал нэг мэтгэл сүулдэн одоо нүд нь муудах ч байдаг юм, хараа нь муудах ч байдаг юм. Ангаар нь төвлөрч чадхаа байдаг ч байдаг юм. Сүүлдээ бүр компьютер тоглоомонд ороод ингээд бүр одоо шар хаданд очих хэмжээний ч байдаг юм. Тийм одоо болж байна. Тийм ээ. Тэр бол юу вэ гэхдээ зэрэг бол яг л орчнынгийн амар амгалан яг л тиймд байдаг. Тийм ээ. Тухайн үедээ нэг сайхан амгалан юм шиг боловч араасан бол дандаа зовлон дагуулад байдаг. Тийм. Тэгэхээр тэрэнд шунсан одоо шунлын ирэхээр л бид нар ч орчинд хүлэгдэж байгаамаа. Тэгтээ зэрэг энэ шунлаас л бид нар гитлээ гэж. Магад гарахын сэтгэл орчлонгоос ангижирна гэдэг чинь юунаас ангижрах юм бэ гэхдээ зэрэг бол бид нар нэг одоо сансрын хөлгөнд суугаад ангар гариг дээр очихч байдаг юм уу? Аль эсвэл хаа нэгэн газар одоо амьдралтай нэг сайхан одоо тийм ертөнц олоод тэгээд энэ дэлхийгээс яваа тэн дээр очичингууд зэрэг бол одоо орчлонгоос гитлнэ ч гэдэг юм уу? Аль эсвэл Шамблын морон гэдгийг хайж одоо тэнд хөлөөрөө яваад очих гэдэг бол орчлонгоос гитлтэн ч гэдэг юм уу? Яваачин гэдэг газар яваад очих юм бол орчлонгоос гитлчнэ ч гэдэг юм уу? Тийм зүйл бол одоо биш юм. Орчлонгоос гитлнэ гэдэг нь юунаас гитлэх юм бэ гэхдээ зэрэг орчлон шунсан энэ шунлаас л ангижрахыг л орчлонгоос гитлэх гэж ингэж хэлээд байгаа юм. За тэгэхээр энэ шун тэгвэл орчлонгоос одоо гитлэн магад гарнаа гэдэг бол юу гэсэн үг вэ гэхдээ зэрэг бол өөрийн сэтгэлд байгаа орчлонгийн одоо амар амгаланд тачаасан энэ одоо шунлаас л ангижрах хэрэгтэй юм байна. Тийм учраас энэс ангижрах арга зам нь юу гэхдээ зэрэг бол нэгдүгээр орчлонгийн амар амгалан бол хуурмаг юм аа. Жинхэнэ азархал биш ээ гэдгийг бол таньж мэдэх хэрэгтэй. За хоёрдугаарт нь энэс одоо яаж ангижрах вэ гэхдээ зэрэг тэр одоо арга замыг бол энд номлосон байна. Түүнийг хоёр хуваасан байна тийм ээ. Орчлонд шунсан шундаас ангижрах хэрэгтэй. Тэр орчлонд шунсан шундыг бол хоёр хуваа. Нэгдүгээрт энэ насны шунал, хоёрдугаарт дараа төрлийн одоо шунд гэж хоёр байгаамаа гэж. За энэ насны шунлыг бол юугаар одоо буцаах вэ гэхдээ зэрэг энэ дээр далжир нь ядгаа цэло ломидва ядлаа гомби цэнди наша дог гэжээ. За энэ маань юу гэсэн үг вэ гэхдээ зэрэг бол чөлөө уучрал олхуя бэрх насанд зав үгийг сэтгэлдээ дадуулснаар сэтгэлдээ одоо бяцлагснаар энэ насны шунлыг буцаана гэж ингэж одоо айлцсан. Тэгэхээр зэрэг энэ насны шунлыг одоо буцаадаг гол хоёр одоо арга зам нь юу гэхдээ зэрэг бол чөлөө уучралыг одоо бяцлагах, үхэл мөнхсийг одоо бяцлагах энэ хоёр байдаг юм байна. Тэгээ бид нар бол энэ насны одоо амар амгаланг бол мөнхийн юм шиг одоо ойлгож байдаг. Тийм ээ. Энэ насны одоо амар амгаланг бол одоо ганцхан одоо олдох зүйл гэж ингэж одоо үзэж байдаг. Зөвхөн бид нар одоо энэ одоо хүний төрлөө бол зөвхөн энэ насны амар амгаланг одоо амсахын төлөө энэ насны амар амгаланг эдлэхийн төлөө энэ хүний биеийг авсан юм шиг. Энэ зөвхөн одоо энэ насандаа л одоо жаргахад зориулагдсан юм шиг ингэж одоо ойлгож байдаг. Гэтэл бол энэ чөлөө учирт хүний бие гэдэг бол ганцхан энэ насны одоо амар амгаланг эдлэхийн төлөө зориулагдсан тийм эд одоо биш юм байна. Тийм ээ. Зөвхөн одоо энэ насны амар амгалангийн төлөө хичээдэг нь бол одоо хүний төрлийг олсны бол гол зорилго биш ээ гэж. Тийм ээ. Ийм зорилго бол хүн битгээл адуусанд ч байж байдаг тийм ээ. Төрөүний одоо бидний хэлсэн шиг адуус амт ч гэсэн бүгд энэ насандаа зовхгүй байхын төлөө, жаргалтай байхын төлөө хичээж байдаг. Тэгэхээр хүний одоо төрлийг авчаад зөвхөн энэ насны одоо жаргалыг бүтээх, зовлон гаргах төдий одоо хэмжээний зорилготой байх юм бол адуус амтнаас бол одоо яг үнэнхүү зорилгын одоо яг чин зорилгын одоо хувьд бол ялгаа байхгүй юм аа. Тийм учраас бол хүний төрлийг ялангуяа чөлөө өвчрөлт хүний төрлийг чөлөө өвчрөл гэдэг нь бол чөлөө гэдэг маань юуг одоо хэлж байгаа юм бэ гэхдээ зэрэг сайн имийг одоо бүтээхэд тийм ээ дээдийн номыг бүтээхэд дараа төрөлдөө сайн төрлийг олоход бүр орчлонгоос гэтлэхэд бүр хамаг амьтны тусыг одоо бүтээх чадaltaй тийм бурхны хутгийг одоо олоход бол бүх ажлах шалтгаан нь одоо байхгүй болсон. Тийм одоо байдлыг бол чөлөө гэж хэлж байгаа. Бүх цохилдох шалтгаан нь бүрдээд байгааг бол учрал гэж хэлж байна. Тэгэхээр зэрэг тийм сайн сайхан юмыг одоо бүтээхэд харьцлах шалтгаан бүгд арилдсан. Цохилдох шалтгаан бүгд бүрдсэн байж байхад тэр сайн юмыг одоо хийхгүйгээр зөвхөн энэ насны амгалангийн төлөө явна гэдэг бол маш одоо харамсалтай тийм юм аа. Тэгэхээр энэ одоо чөлөө өвчрэлтэй энэ одоо сайхан бие маань бол дахиад олдох уу гэхдээ зэрэг бол олдоход бэрхтэй гэж. Чөлөө өвчрэлт хүний биеийг одоо олно гэдэг бол маш одоо хэцүү юм. Уг шалтгааны үүднээс олоход хэцүү. Үр дагаврын үүднээс олоход хэцүү. Мөн чанарын үүднээс олоход хэцүү. За бурхан багш болон одоо дээдс бодис садваа нарын одоо чөлөө өвчрэлт хүний биеийг олох нь түүнтэй адилхан, иймтэй адилхан гэж жишээ авсан тэр жишээнийх нь үүднээс одоо бодсон ч гэсэн маш одоо олоход бэрхтэй гэж ингэж байдаг. За жишээ нь зүүнний үзүүр дээр одоо юнгар будааг тогтоохтой адилхан гэж. Зүүнний үзүүрийг дээш нь харуулад дээрэс нь одоо юнгар гэдэг одоо шар будаанаас жижигхэн шахуу тэр одоо юмыг
аваад ингээд дээрээс нь одоо ингээд асгаа цацаад байхад зүүнний үзүүр дээр нэг юнгар тогтох бол байх уу байхгүй юу гэхдээ зэрэг бол огт байхгүй гэж хэлж болохгүй. Тэгэхдээ ер нь бараг л байхгүйтэй адилхан гэж ингэж одоо хэлэх. Тийм тэрнтэй адилхан хүний төрөл сайн төрөлч бай муу төрөлч бай тэндээс эргээд хүний төрлийг одоо аавна гэдэг бол тэрэн дундаасаа ийм одоо чөлөө өвчрөл бүрдсэн хүний одоо төрлийг авна гэдэг бол зүүнний үзүүр дээр юнгарыг тогтоохтой адилхан тийм одоо ховор юм аа гэж ингэж одоо номонд бол жишээ авсан байдаг юм аа. За тэгээд энэний одоо уг шалтгааны үүднээс одоо олоход бэрх гэдэг нь бол бас их бидэнд их одоо ойлгоход их төхөн байдаг. Яагаад гэвэл зэрэг бол хүний төрлийг олохын уг шалтгаан юм бэ гэж. Тэгэхээр хүний төрлийг олохын уг шалтгаан бол нэгдүгээрт нь тэр хүн одоо маш сайн одоо ёс суртахуунтай, ариун шагшаавтай байх хэрэгтэй. Тэгээ нүгэл хилэнцгийг одоо цээрэлдэг, буйныг одоо бүтээдэг, та бусдад тусалдаг, өглөг өгдөг, шагшаавуудыг сахидаг. За одоо бусад хүмүүс янз бүрийн одоо явдал гаргаж байсан ч гэсэн тэр нь төвчээртэй ханддаг. За тэгээд буян үйлдэхэд одоо хичээдэг. За юмд одоо төвлөрч бясалгаж чаддаг. За тэгээд хоосон чанар тэргүүтээ одоо хамгийн одоо гүн нарийн зүйлүүдийг бас бясалгахад хичээдэг. Тийм байж чөлөө өвчлөлт хүний биеийг одоо олно гэж ингэж одоо олохын одоо уг шалтгаан юм а гэж ингэж одоо айлдсан байдаг. Тэгэхээр тийм уг шалтгааныг бүтээж байгаа хүн өнөөдөр байна уу гэдэг зэрэг маш ховор байна. Тийм учраас тэр үр дагаврыг олж байгаа хүн ч гэсэн одоо ховор юм а гэж ингэж одоо үздэг. Тэр битгээл өнөөгийн одоо хүмүүс бид нар өөрсдийнхөө одоо явдлыг ингээд ажиглахад тэгээ бид нар өдөрт бол нүгэл их хийж гэнэ үү, буян их хийж гэнэ үү? Тийм ээ. Буян хийх юм бол бид нар дараа төрөлтөө сайн төрөл авч чадна. Нүгэл хийх юм бол муу төрөл авна. Тэгэхээр бид нар алийг их хийж гэнэ үү гэдээ ингээд бодоход бол ихэнхдээ бид нар нүгэл үлдсэн байдаг. Тийм ээ. Буян хийхлээр буйныг ч мэдэхгүй. Тэгээ буйныг хийхэд бол буйныг яаж хийх вэ гэдгийг бас зохих хэмжээний мэдэж байх хэрэгтэй байдаг юм байна. За заримдаа бол яг өөрөө мэдэхгүйгээр буян хийх тохиолдол байдаг ч гэсэн бас харин нүгэл хийхийг бол хэн ч хэнээр заалгахгүй. Тэрийг бол ямар ч хүн одоо мэдэх шаардлагагүйгээр ингээд одоо хийждэг тийм юм байна. За тэгээд бидний одоо буян нүгэл хоёрын одоо аль хүчтэй нь бол төрүүлэндээ боловсрч буяны үйл одоо хүчтэй байвал нүглийн үйл хичнээн олон байсан ч гэсэн хүчтэй буяныхаа үйлээр сайн төрлийг авна. Зөндөө олон буян үйлдсэн ч гэсэн нэг айхтар хүчтэй нүгэл хилэн зайх юм бол тэрний ихээр бол одоо муу төрөл авчнаа гэж ингэж одоо байдаг. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө одоо хийсэн буяныг ингээд аваад үзэх ч гэсэн маш одоо хүч багтай байна. Яагаад гэвэл зэрэг бол бидний хийсэн одоо буян маань эхлэл төгсгөл за өрнөл 3 нь бол бүрдээгүй. Тийм. Эхлэхдээ одоо нэг аль эсвэл одоо сэтэл нь буруу байдаг. За төгсгөл нь гайгүй байсан ч гэсэн сэтэл нь буруу. За сэтэл нь гайгүй байсан ч гэсэн төгсгөл нь байхгүй тийм байдаг. Харин бидний хийж байгаа нүгэл бол бүх юм нь бүрэн бүрдсэн ийм одоо байдаг. Тийм учраас бол нүглийн үйл бол бидэнд одоо хүчтэй байна. Тэгэхээр тэр хүчтэй үйлийнхээ ихээр төрөл авах юм бол бид зайшгүй одоо муу төрлийг авах нь бол гарцаагүй шахуу болцсон юм байна. Тийм учраас чөлөө өвчлөлт хүний биеийг олно гэдэг бол үнэхээр одоо хэцүү болох нэ гэж ингэж одоо ойлгож болно. Тийм учраас энэхүү одоо чөлөө өвчлөлтийг бясалгасан үр дүнд хамгийн гол нь юу гэхтэй зэрэг бол би энэ насандаа заавал одоо номыг одоо бүтээх хэрэгтэй юм байна. За ном гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхтэй зэрэг заавал бурхны номыг одоо уншиж гэдэг юм уу? Одоо лам ховрог болоод ном үзэх хэрэгтэй ч гэдэг юм уу? Тэгсэн үг одоо биш юм аа. Тийм ээ. Ном гэж юу хэлээд байгаа юм бэ гэхтэй зэрэг бол дараа төрөлт тустай. Бүр одоо орчлонгийн зовлонгоос бүрэн ангиж харахад тустай. Хамаг амьтанд туслахад одоо тустай. Тийм одоо зүйлийг одоо бүтээхийг л ном гэж одоо хэлээд байгаа. Тийм учраас энэ чөлөө өвчлөлтийг олсон дээрээ хамгийн доод тал нь дараа төрөлтөө тустай тийм одоо зүйлийг дараа төрөлтөө гарцаагүй сайн төрлийг одоо авахгүйж чадах тийм одоо зүйлийг үлдээ. Хамгийн доод тал нь. Тэгээд бүр одоо цаашлах юм бол хамаг амьтны тусыг одоо бүтээдэг бурхны хутгийг одоо бурхны хутагт одоо хүргэж чадах тийм сайн зүйлийг бол би өөртөө одоо бий болгоё. Тийм уг шалтгааныг өөртөө одоо бий болгоё гэж ингэж одоо бодох хэрэгтэй юм байна. Гэхдээ зэрэг чөлөө өвчлөлтийг бясалгасны үр дүнд энэ зөвхөн одоо энэ насны амгаланд шунах биш юм байна гэж. Энэ насны одоо амгалангаа шунлаа жоохон одоо буцаагаад өшөө сайн зүйлийг бий хийх хэрэгтэй юм байна гэсэн ийм одоо бодлыг бол өөртөө төрүүлэх хэрэгтэй. Тийм учраас чөлөө өвчлөлтийг ёсцсон сайн бясалгаж чадах юм бол энэ насны амгаланд шундаг тэр одоо шунлын бас ерөндөг болно гэдэг нь энэ. За дараа нь бол үхэл мөнхсийг одоо бясалгах байдаг тийм ээ. За үхэл мөнхсийг одоо бясалгах нь бол маш их одоо чухал. За яагаад гэвэл үхэл мөнхсийг одоо бясалгах гэдэг нь гэдэг маань зүгээр хий хоосон юм бясалгаж байгаа биш.
Тэгээ зарим одоо бяцлаглалын үед бол өмнө явахтаргүй одоо тийм одоо зүйл байна ч гэдэг юм уу. Аль эсвэл өөрийнхөө эргэн тойронд одоо байгалийн тийм одоо сайхан зүйл байхгүй ч гэсэн байгалийн одоо тийм сайн сайхан юм байна ч гэдэг юм уу. Янз бүрээр одоо төсөөлөн бяцлагдаг тийм хийсвэр бяцлагал зөндөө байдаг юм. Гэтэл үхэл мөнхөсийг бяцлагна гэдэг бол тийм зүйл биш. Энэ бол бодиттой зүйлийг одоо бяцлагж байгаа. Ягаад гэвэл бүх хүнд үхэл ирнэ. Тэгээ үхэхгүй хүн гэж хинч байхгүй. Урд нь одоо үхээгүй хүн гэж нэг ч гараагүй. Энэ үхэл гэдэг бол бидэнд гарцаагүй ирэх тийм зүйл. Энэтэй бол хүссэн хүсээгүй бол хүн болгон одоо тулах одоо ийм зүйл юм аа. Тийм учраас энэ эрсдлийг бол бид нар бүгдээрээ одоо тооцож байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр энийг одоо огт бодохгүйгээр тийм ээ. Хүн одоо өнөөдөр 8 хийж байгаа бизнес одоо хийж байгаа тийм ээ. Тийм хүн ч гэсэн тухайн нэг одоо ямар нэгэн гарцаагүй тулгарх эрсдэл байгаад байхад тэрийг одоо тооцохгүйгээр юмаа хийгээд одоо явна гэдэг бол тэр хүн үнэхээр юм одоо болчимгүй зүйл хийж байна гэж ингэж одоо харагдана тийм ээ. Тэгэхээр тийм зүйлийг хийж байгаа. Тэгээд яг нөгөөх төрөө очиод тэгээд нөгөө одоо эрсдэлтэй ороод хамаг юм одоо байхгүй болоод ингээд дампуурах юм бол тэр бол хамгийн одоо болчимгүй бодлогогүй хүнд орчихно. Яг л тэрнтэй адилхан бид нар бол явсаар авал гарцаагүй очих нэг тийм одоо зүйл бол юу хөтэй зэрэг бол тулгарх одоо тийм зүйл бол юу хөтэй зэрэг үхэл одоо үхэл юм аа тийм ээ. Тийм учраас энэ тухай бол урд нь одоо сайн одоо бодож тэгээд одоо бяцлагсны үр дүнд та үхэл мөнхөсийг бяцлагсны үр дүнд хамгийн одоо наад захын одоо ач тусны юу хөтэй зэрэг өөхөх үедээ одоо бид нар сандрахгүй айхгүй нэгдэхгүй байх. За тэгээд дараа нь бол үхэл мөнхөсийг одоо бяцлагсны үр одоо бяцлагснаар ямар одоо ач холбогдол орж ирж байна вэ хөтэй зэрэг бидний ганцхан одоо энэ насны амар амгаланд бол одоо шундаг тэрний төлөө юу ч хийхээс одоо буцдаггүй энэ насандаа л гажаргалтай сайн сайхан байж явал яасан ч хамаагүй гэсэн тийм одоо нэг ухуур мөчт бодол юм бол ерөндөг нь одоо болж чаднаа тийм ээ. Тэгэхээр үхэл мөнхөсийг одоо бодохтой зэрэг дараачаа үхэл мөнхөсийг үхэн дээ гэж одоо бодохтой зэрэг араас нь юу бодогддог вэ гэдэг би үхсний хойно яах вэ? Ингээд оргүй юучгүй одоо дуусчих уу? Дахиад цаашаа үргэлжлэх үү гэдэг хойд насны тухай одоо бодол орж ирнэ. Тийм ээ. Тэгээд хойд нас байна уугүй юу гэдэгт бол анхаарна. Тэгээ хэрвээ хойд нас байгаа юм а гэдгийг бол үнэн зөвөр одоо таньж мэдэх юм бол түүнийхээ одоо үрдэнд бид би чинь ганцхан энэ насны төлөө амьдрах ёсгүй юм байна шүү. Цаашаагаа дараа нь одоо үргэлжлэл байна шүү. Тийм ээ. Тэгээд энэ нас болон тэрний цаашаа одоо үргэлжлэх тэр үргэлжил хоёрын дотроос аль нь одоо илүү одоо чухал байна вэ гэхтэй зэрэг бол тэр дараа насны тэр үргэлжил чухал байна. Яагаад гэвэл энэ нас гэдэг бол хязгаартай юм. Тийм ээ. Энэ нас гэдэг бол одоо зарим хүнд бол 10 жил, 5 жил, заримд нь бараг 1-2 жил, заримд нь 1-2 сар ч үлдсэн байдаг юм. Заримд нь 20 жил, 30 жил, 40 жил, 50 жил хамгийн дээд талдаа одоо нэг зарим хүнд бол нэг 100 жил байдаг тийм ээ. Тэрнээс дээш жил бол бараг л одоо байхгүй гэхэд бол. Энэ бол маш богинохон хугацаа. Гэтэл бол дараа төрөл гэдэг бол цаашаа хязгааргүй үргэлжлэх тийм зүйл юм. Тэгвэл зэрэг бол зөвхөн одоо энэ насны нэг одоо 20 жил, 30 жилийн төлөө ч юм уу зүтгэж байгаа. Цаана хязгааргүй үргэлжлэх одоо хугацааг бол алдчих юм бол тэрэн шиг одоо харамсалтай юм байхгүй. Тэгэхээр бид нар ертөнцид ч гэсэн бид нар бол маш их одоо том юмыг олохын тулд жохоо юмыг бид нар золиосолдог. Тийм ээ. Тэрнтэй адилхан хязгааргүй одоо үргэлжлэх хойд насны тэр амар амгалангийн тухай төлөө бол энэ насны одоо зарим нэгэн одоо аз жаргал, зарим нэгэн одоо сайн сайхан тэгтээ тэр жинхэнэ бас аз жаргал биш. Тийм зүйлийг бол золиослоход бол одоо ямар ч одоо гингүй харин ч одоо ач тустай золиослох нь ч бараг зохистой шүү тийм зүйл болно. Тэгээ мэл богд одоо айдсан байдаг тийм ээ. Лар эвэр шагнаа доогоно дүй дадаа шагнаа донжин ингэж одоо айлдсан. За энэ бол үнэхээр одоо яг номч хүний одоо үг юм да тийм ээ. Хизээ нэгэн цагт лар эвэр шагнаа доогоно гэдэг нь хожим бүр магадтай орхиод явах хэрэгтэй юмыг одооноос орхичвол одоо дээр шүү дээ гэж ингэж одоо айлдсан байдаг тийм ээ. Тэгэхээр бол энэ бол яг одоо ном хийж байгаа, ном бяцлагж байгаа хүмүүст бол маш одоо үнэтэй сургаал юм. Тэгтээ тэргүй одоо нэг юмыг одоо орхих хэдэн жилийн дараа тийм ээ 5 жилийн дараа хаях юмны төлөө өнөөдөр зүтгээд байх нь бол чухал биш юм. Та магадгүй одоо нэг юмыг та маргааш орхио явах хэрэгтэй юмыг тийм ээ. Жишээлбэл нэг хүн одоо нэг одоо би дундгой аймаг дээр очиод нэг хонох бай тийм ээ. За нэг хонохын тулд би тандыг айл байхгүй нэг зочд буудалдгүй. За маргааш бол би тэргүй тэр зочд буудлыг одоо өрөөг нь хүлээлгэж өгөө тэгээд би явах болно. Тэгтэл тэр зочд буудалд буухтаа тэрийг одоо тогтжуулаад тэгэл одоо янз бүрийн одоо тавилга гацарч тавиал да ханых нь одоо обойг сольдог ч юм уу да шалын одоо баркет шал болгодог ч юм уу ингээд одоо баахан юм хийх юм бол тэр бол ямар ч одоо утга учиргүй болж байна. Ягаад гэвэл маргаашны би тэрийг тэртээ орхио явах гэж байна. Тэрнтэй л адилхан бидний одоо энэ насны амар амгалан гэдэг бол
тийм зүйл байдаг юм байна. Тэгвэл зэрэгүүд өөрийнхөө төлөө бол байж болохгүй. Харин яах вэ гэхээр зэрэг энэ насны одоо юм хэний төлөө бүтээх ёстой юм бэ гэхээр за нэгдүгээрт нь үр хүүхдийнхээ төлөө. За тэгээд бусдын төлөө. За нийгмийн одоо хамаг амьтны одоо сайн сайхны төлөө тэдгэрийг одоо бүтээх ёстой болохоос биш. Ганцхан өөрийнхөө одоо амин хувийн төлөө тэдгэрийг одоо бүтээх нь бол ямар ч одоо утга учиргүй тийм зүйл юм аа. Тэгэхээр ийхүү одоо чөлөө өвчрөл болон үхэл мөнхөс хоёрыг одоо бясалгаад тэгээд энэний одоо үр дүнд бол энэ хоёрыг сайтар одоо бясалгах юм бол энэ насны амар амгалан гэдэг бол одоо тийм одоо чухал хэрэгцээтэй зүйл биш юм байна гэж ингэж одоо ойлгохдоо тэгээд энэ насны амар амгаланд шундаг тэр шунд бол одоо буцнаа. Тэгэхээр энэ насны одоо шунлыг одоо буцаахын арга нь бол тэр юм а гэж ингэж одоо номлосон байна. За хоёрдугаарт нь тэгвэл хойд насны одоо амар амгаланд шунах тэр шунлыг одоо яаж буцаах юм бэ тийм ээ. За сая бол бид нэр ярьлаа энэ нас бол тэртээ тэргүй одоо богинохон тийм хойд нас бол цаашаа хязгааргүй үргэлжлэнэ. Тийм учраас хойд насндаа одоо ажиргалтай сайн сайхан байхыг тийм ээ тэр хязгааргүй төрөлд улмал цаашаа амгалантай болоод явахыг бид нар одоо хүс хэрэгтэй юм биш үү. Тийм ээ тэр нь дурлах хэрэгтэй юм биш үү гэдэг. Тэгээ тэнд шунсан шунд бол гарч ирж байж бас болох юм аа. Тэгвэл орчлонгийн амгаланд мөн болвол бас л тэрэнд одоо шунж болохгүй. За тэрэнд шунсан шунлыг юугаар одоо буцаах юм бэ гэхдээ зэрэг лаймбра мөлийн хорвын дуналам яин самнаа чимээ наашаадаг гэж. Үүлийн ур хуурмаггүй хийгээд орчлонгийн зовлон нугуудыг дахин санамаас хойдын шунал буцнаа гэж. За нэгдүгээрт үүлийн ур одоо хуурмаггүй гэдгийг хэдийгээр дараа төрөлдөө нэг сайн төрөл авсан ч гэсэн. За дараа төрөлдөө бид нар энэ төрлөөсөө илүү одоо сайхан ажиргалтай одоо хүний төрлийг авдаг ч юм уу. Бүр одоо ажиргалтай одоо төвөггүй сайхан одоо амьдардаг тийм тэнгэрийн төрлийг одоо авдаг ч юм уу. Гэх мэтийн одоо хичнээн одоо орчлонгийн сайн сайхан одоо газар хүрсэн ч гэсэн тэр бол үүлийн одоо ирэхээр бол хурж байгаа маа. Тэгээ үүлийн одоо ирэхэнд байж байгаа маа. Тэгэхээр үүлийн ирэхэнд байна гэдэг маань бол бид нар өөрийнхөө ирэхэнд биш байна л гэсэн үг. Тэгэхээр мөн л бидэнд урд хураасан одоо нүгэл хилэнцгийн үйл зөндөө байж байгаа. Тэгэхээр зэрэг тэдгээр үйл чинь бид сайн нэг удаа сайн үйл хийгээд сайн төрөлд очсон ч гэсэн тэрний цаана одоо болсроогүй үлдсэн одоо муу үйл зөндөө байж байгаа. Тэдгээр нь тэр одоо нөгөө сайн үеийн шидэлтэн дуусаад нэг газар бол сайн үеийн ирэхээр төрөл авсан ч гэсэн тэр төрөлд одоо хүргэсэн тэр сайн үеийнх нь хэмжээ дуусаад ирэхдээ зэрэг болов араас нь нөгөө нэг үлдсэн муу үйлүүд нь болсроод тэгээд орчлонгийн зовлонд эргээд одоо унах ийм байдаг юм. Тийм учраас үйлийн үрэг гэдэг бол хурамггүй юм а гэдгийг сайтар одоо бясалгаа. Тэгээд хоёрдугаарт нь орчлонгийн зовлоннуудыг дахин санана гэж байна. Тэрний үгтэй зэрэг орчлонд мэдээж 3 узын янд бол 5 бэр дадгуусанд зовлонтой гарцаагүй. Хүн төрөх юм бол ийм зовлон байна. Тийм ээ жишээлх юм бол нэгдүгээр төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн зовлон байж гэдэг юм. Хүссэн нэрээд болдодгүй. Хүсээгүй толгой дээр буудаг. Садан гоо услуугаа хагцдаг. Дайсан гоо услуугаа учирдаг ч гэдэг юм. Олон янзын одоо зовлон. Тэрнтэй адилхан одоо орчлонгийн одоо орчлон ертөнцийн хаанч төрсөн болоод одоо зовлонгийн мөн чанартай байдаг. Тэгээд одоо мууз яан төрөх юм бол зовлонгийн зовлон их байна. Тэ хүн тэнгэр хүний одоо биен дээр бол урвахын зовлон их байна. Орчлонгийн одоо хаанч төрсөн түгээмэл хуран үйдэхийн зовлон гэдэг. Энэ одоо мөн чанараас бол хэтэрдэггүй юм аа. Тэгээ ер нь бол орчлонгийн одоо хаанч төрсөн бол үйд нисванс эрхэнд байна гэдэг байна. Бусдын эрхэнд байна гэсэн. Тийм учраас өөрийн эрх одоо байхгүй. Бид ч нэ өөрсдөө сэтгэлийнхаа эрхэнд ороод сэтгэл маань нисвансыг эрхэнд ороод ингээд нисвансын эрхээр бол үйл хураагаад үйлийнхаа эрхээр бол ямар ч одоо зовлонд бол орох ийм одоо боломжтой байдаг учраас бол энэ орчлонд л байсан цагт бол ерөөсөө амар амгалан байхгүй юм байна гэж ингэж одоо бяцлах хэрэгтэй. Тэгэх юм бол дараа төрлийн одоо шундаас бол буцнаа гэж. Ингээд орчлонгоос бол шунд одоо буцнаа. Орчлонгоос шундыг одоо буцаах арга нь бол энэ юм. Орчлонгоос шунд буцчих юм бол тэр хүнд хариуд нь яах вэ гэхээр тэр магад гарахын сэтгэл төрнө л гэсэн. Магад гарахын сэтгэлийг төрүүлэхийн хэмжээ нь юу юм бэ гэхээр зэрэг Дэдэр гомби хорвын понцоглоо эдмэн гачиг замяа мижашин нянцан гундуу тарваад өнөрлөө жуна дэцэ энжин жаваалаа гэсэн байна. Термит бяцлагснаар орчлонгийн хотол чуулганд ор одоо хүссэн сэтгэлийг агшин төдийдөж үл төрүүлэхийгээд өдөр шөнө бүхэнд гэтлэхийг хүссэн оюун гарваас тэр цагт магад гарах вэ төрсөн байна гэж. Ийхүү одоо чөлөө өвчрөл үхэл мөнхөс үүлийн ур хуурмаггүй орчлонгийн одоо зовлон эдгээр бүгдийг бол ингээд дахин одоо дадуулан бяцлагаад байхтай зэрэг хизээ нэгэн цагт бидэнд орчлонгийн одоо хотол чуулганд орчлонгийн одоо амар амгаланд
нэг одоо дурлсан, хүссэн тийм сэтгэл агшин нэгч төрөхгүйгээр харин өдөр шөнө бүхэнд бол энэ орчлонгоос л ангиж ярих юмсан, энэ одоо орчлонгоос гэтлэх юмсан гэсэн тийм одоо бодол цаанаасаа аяндаа төрөөд байх юм бол тэр цагт магадгархын сэтгэл төрлөө гэж ингэж одоо үздгээд гэж. Тэгэхээр яг одоо ингээд заримдаа ном үзээд зарим нэгэн учир шалтгааныг бодоод ингээд одоо бясалгаад ингээд байж их үед яг тэр их үед заримдаа орчлонгоос нэрэн одоо энэ орчлонгоос ангиж ярих юмсаа гэсэн тийм сэтгэл төрдөг. Тэр энэ маань бол магадгархын сэтгэл юм уу гэдэг зэрэг бас биш юм аа. Тэгээ магадгархын сэтгэл яавал төрөх юм бэ гэдэг зэрэг бол ямар ч үед цаанаас аяндаа одоо хуурмаггүй одоо төрхийг бол хэлнэ гэж. Магадгархын сэтгэл төрсөн хүн бол хоол идж байсан ч гэсэн ичнээн одоо амттай хоол идж байсан ч гэсэн цаанаа одоо орчлонгийн зовлонгоос бол ангиж ярих юмсан гэсэн сэтгэл байдаг. Тэгэхээр үүнийг бол зарим одоо лам нар бол ингэж жишээсэн байдаг. Та хүүхдэд 10 гурлыг ингээд дахин өдөр болгонд 10 гурл өгöd байх юм бол сүүлдээ түүнээс тэр хүүхэд уйдна. 10 гурлыг бол сайхан усаар зураад өгсөн ч идэхгүй, тосон зураад өгсөн ч идэхгүй, өрмөөр зураад өгсөн ч идэхгүй, чихэртэй одоо бүр гоё одоо амтлаад одоо зураад өгсөн ч идэхгүй. Түүнийг тэргээр бол маш одоо гоё хэлбэрт оруулаад өгсөн ч гэсэн ямар ч одоо хэлбэр нь ч гоё байсан. Амт нь чихэрлэгч байсан, тостойч бай, өрөмтөөч бай 10 гурил бол би одоо идэхгүй тийм ээ. Энэ 10 гурилаас би бол уйдцаа гэж ингэдэг тийм ээ. Жишээлх юм бол бид нар цагаан сараар бууз ицээр байгаа сүулдэ буузнаас одоо уйддаг тийм. Заримдаа нөгөө буузын бол ингээд цэцэг шиг хэлбэртэй чигтсэн ч бай, бүрэг гэж бай. Янз бүрийн одоо хэлбэртэй чигсэн ч бай, хүрийн махтай ч бай, хоны махтай ч бай. Ямар ч одоо амтлагчаар амталсан бай. Тэгээд сүулдэ бол буузл бол баг нэг уйдсан хүн бол яг буузл бол одоо идэхгүй өөр юм одоо идмээр байна. Чөлтэй хоол идэж гэх юм уу, цөв идэж гэх юм уу, тийм байдал төрдөг. Яг тэрнтэй одоо адилхан. Энэ одоо орчлонгийн одоо зовлон бясалгасаар байгаа зүйлдээ орчлонгийн л одоо зүйл бол тийм хаанаач төрсөн бол ийм одоо зовлонгийн мөн чанартай юм аа. Тэрнээс үүдсэн тийм сэтгэл цаанаас аяндаа төрхийг бол одоо хэлнэ л гэж. Ингэж одоо цаанаас аяндаа одоо орчлонгийн зовлонгоос одоо үйссэн орчлонгийн одоо амар амгалангийн одоо юунд нь ч шунах одоо шунал байхгүй. Энэ орчлонгоос бол ангиж ярих юмсаа гэсэн тийм сэтгэл аяндаа төрөөд ирэхтэй зэрэг бол магадгархын сэтгэл төрсөн байна гэж ингэж одоо үздэг юм аа. Ингээд өнөөдрийн одоо хичээл маань бол